Та сэтгэл зүйн гаралтай өвчлөлтөд ямар өвчин багтгийг мэддэг үү? Таны хүүхэд өөртөө итгэлгүй, мөн өөрийгөө бусдад илэрхийлэх чадваргүй байна уу? Таны хүүхэд өрөөнөөсөө гарахгүй, өдөржингөө өрөөндөө байх дуртай асуудлууд тулгарч байна уу? Таны хүүхдийн хоолоо байн өвдөд байна уу? Таны хүүхэд стресстэд магадгүй бүр огцом уурлаад байгаа бол таны хүүхэд ямар нэгэн зүйл донтоод ямар нэгэн зүйлд автаад байгаа бол яг энэ тархины урд хэсгийн бор гадарх хөгжил явагдаж байгаа үед бид нар эрэг тийш нь хөгжүүлэх шаардлага гарч ирдэг. Эрэг рүү хөгжүүлснээр хүүхэд яг амьдралдаа зөв шийдвэрүүдийг гаргах, мөн хүмүүстэй харилцахдаа мөн тархины хөгжилч гэсэн хурдтай идэвхтэй хөгжих учраас хүүхдийн сэтгэл зүй цаа эрүүл байх боломжтой болно гэсэн үг. Льюис эрдэмтний баталж гаргаж ирснээр одоо нойр булчирхай, хараам уудах, хоолойны өвчин, бөөр гэд эдгээр нь бүгдээрээ сэтгэл зүйн гаралтай өвчлүүд байдаг. Маш олон өвчлүүдийн жагсаалтууд байдаг бөгөөд түүнийг хэрхэн эдгэж, эмчилж болох вэ гэдэг аргууд нь хүртэл судлагдсан байдаг. Өөртөө итгэлгүй хүүхдийн хоолой их өвддөг. Мөн бөөр өвддөг. Үүнээсээ хамаарат ойрхон бицс гад идэг. Хэрвээ эдгээр шинж тэмдгүүд илрээд нэмэх нь гарын алга хүүт тааж хөлрөөд дээрэс нь хараам уудаад байгаа тохиолдолд яалтчгүй яг эдгээрийг сэтгэл зүйн гаралтай үүсэлтэй байна гэд бага насн дээр нь эдгэх боломжтой байдаг. Над дээр ирсэн маш олон хүүхдүүд дээр эдгээр шинж тэмдгүүд илрээд сэтгэл зүйн тэр үүссэн шалтгааныг нь олж илрүүлээд түүнийг нь эдгэж ангаагаад явуулж байгаа тохиолдлууд маш олон байгаа. Тэгвэл яг одоо та сэтгэл зүйн гаралтай өвчлүүдийг онцлоод түүнийг нь сэтгэл зүйгээс нь яаж дэмжих вэ? Мөн ангаах шинжлэх ухаан яаж дэмжих үү гэдэг дээр хослуулан ажиллах боломжтой. Хүүхдийн сэтгэлийг нээх маш олон аргууд байдаг. Тэдний хамгийн ихнийх нь бол мэдээж хүүхэд юунаас болоод сэтгэл зүйн юм хаалттай болоо гэдгийг тодорхойлох онцлогооны арга байна. Хүүхдийг онцлох, мөн онцлсныхаа дагуу түүнтэй хэрхэн ажиллах, түүний сэтгэлийг засах аргуудыг мөн хүүхдийн сэтгэл хаагдах болсон тэр блокуудыг нээх аргуудыг мөн цаашлаад хүүхдийг хөгжүүлэх аргуудад суралцахыг хүсэж байгаа бол бидний хүүхэд хөгжүүлэх мэргэжлийн сурагч багшийн бүртгэл эхэлж байна. Хүний тархины урд хэсгийн яг бор гадарга 25 нас хүртэл хөгждөг. За шинжлэх ухаан дээр 25 нас гэсэн хэдий ч 21 наснд ерөнхийдөө хөгжилд үрдэг гэж үздэг. Энэ үед асуудлыг хүн өөрөө шийдвэрлэх чадвартай болдог учраас хүүхдийг насанд хүрсэн хүнийг тамхи татах, арх уух гэдгийг нь тэр үедээ шийдвэрлээрэй гэдэг хориглох хуулийн заалт байдаг. Магадгүй яг энэ наснда хүрээгүй хэрнээ таны хүүхэд ямар нэгэн зүйл донтоод ямар нэгэн зүйлд автаад байгаа бол яг энэ тархины урд хэсгийн бор гадарх хөгжил явагдаж байгаа үед бид нар эрэг тийш нь хөгжүүлэх шаардлага гарч ирдэг. Эрэг рүү хөгжүүлснээр хүүхэд яг амьдралдаа зөв шийдвэрүүдийг гаргах, мөн хүмүүстэй харилцахдаа мөн тархины хөгжилч гэсэн хурдтай идэвхтэй хөгжих учраас хүүхдийн сэтгэл зүй цаа эрүүл байх боломжтой болно гэсэн үг. Мэдээж эрүүл сэтгэл зүйтэй хүн нийгэмд эрүүл хөгжлийг бий болгоно. Тэгэхээр нийгмийн хөгжил, хүүхдийн сэтгэл зүйд эерэг тэр өөрчлөлтүүдийг гаргахыг хүсэж зорж явдаг. Бүр сэтгэл дотроо түүнийг боддог. Энийг хийх л юмсан гэж боддог. Хүмүүс бүгд анхаарлаа хандуулаарай. Ээж аав нар хүүхдтэйгээ ярилцах үед хүүхдүүд маань тухтай ярилцаж чадахгүй мөн ээж аавтайгаа ойлголцох гэхээр ойлголцохгүй юу хүсэж байгаагаа бас илэрхийлж чадахгүй тохиолдлууд бидэнд тулгамддаг. Энэ нь хүүхэд маань ээж аваасаа яг сэтгэлийн хаалга хаацсан байгаа хэлбэр байдаг. Энэ хаалгыг нээгээд өгөхөөр ээж аавтайгаа маш гоё харилцаж ээж аваасаа уучлалтгүйч мөн ээж аавтайгаа буруу харилцаа үүсгэж ийснаа хүртэл гэмшиж ойлгож ухаардаг. Ингэснээр гэр бүлийн халуун дотн уурай амьсгал бүрдэж хүүхэд маань ч гэсэн ээж аавтайгаа ойлголцож хүндлэгдэж хүлээмжшүүрдэх хэрэгцээнүүд нь хангасан учраас гэр бүлийн таатай уурай амьсгал бүрддэг. Хэрвээ та айл гэр бүлийн таатай уурай амьсгалыг бүрдүүлэх ур чадварыг эзэмшихийг хүсэж ивэл мөн хүүхдийн сэтгэлийн хаалгыг нээх ур чадвар, ээж аавын хүүхдтэйгээ харилцах харилцаан дээр зөвлөгөө өгөх ур чадварыг эзэмшихийг хүсэж байгаа бол хүүхдийн мэргэжлийн сургагч багш бэлтгэх хөтөлбөрт хамрагдаж болно. Таны хүүхдийг хичээлийн хоцрогдолтой байна.
юмыг удаан сурж байна гэдэг асуудлууд тулгарч байна уу? Та хүүхдээ орой болох үед хичээлээ хийсэн үү? Даалгавраа хийсэн үү? Маргаашийн бэлтгэлчин бэлнэ үү гэдэг асуултуудыг асуудаг уу? Яг энэ асуудал айл болгонд тохиолдож идэг. Энийг шийдвэрлэх маш амархан арга байдаг. Хүүхдүүдийн тархинд үүссэн тэр блокийг тайлснаар хүүхэд өөрөө гэрийн даалгавраа хийж, хүүхэд өөрөө бие дааж, магадгүй танаар хэлүүлэхгүйгээр бүх зүйлийг санаачлагаараа хийх чадвартай болдог. Над дээр уншиж чаддаггүй, ярьж чадахгүй, за магадгүй бүр өнгө тогтоодоггүй, хичээлээ тогтоодоггүй гэдэг одоо шалтгаануудыг ярьж ээж аав нар маань ирдэг. Энэ бол хүүхдийн тархинд байдаг температурын өрсөлдөлтэй холбоотой. Температурын өрсөлдөл буюу тархинд дах нейросуудын хөдөлгөөнтэй холбоотой байдаг. Тэгэхээр энэ хөдөлгөөнийг нь маш амархан аргаар идэвхжүүлэх буюу тархины тэр блокийг, сэтгэлийн блокийг тайлах аргууд гэж байдаг. Тэгвэл таны хүүхдэд яг тархины ямар нэгэн одоо хэцүү мэдээллийг агуулсан хэсэг байна гэсэн үг. Тэр мэдээллийг нь олж илрүүлээд онцлоод засах аргууд байдаг. Тэгэхээр хүүхдийн яг энэ тархинд үүсчихсэн байгаа болохгүй, чадахгүй гэдэг мэдээллүүдийг олж илрүүлээд түүний блокийг маш хурдан засах аргад суралцахыг хүсэж байгаа бол та бидний мэрэгжлийн сургагч багш бэлтгэх хөтөлбөрт хамрагдаарай. Таны хүүхэд шүн унтахгүй, нойр нь хүрэхгүй байна гэдэг асуудлыг танд хэлж байсан уу? Хэрвээ ийм бол таны хүүхдийн тархинаас ялгарах дельта долгион маш бага ялгарч байна гэсэн үг. Шинжлэх ухаан хүртэл хүний бугуунд цаг зүйлгээд шүн хэдэн цаг унтсан, гүн нойрыг хэр удаан авсан бэ гэдгийг хүртэл тодорхойлдог болчихсон. Энэ бол дельта долгионыг нь хэмжүүр юм. Магадгүй дельта долгион ялгархгүй байгаа тохиолдолд таны хүүхэд гүн нойр авч чадахгүйгаас гадна нөгөө хүсэл мөрөөдөл, зориг тэмүүлэл, өөртөө итгэлтэй байх, аливаа асуудлыг даван туулах тэр чадварууд нь дагаад хөгжих боломжгүй байдаг. Ээж аав нар хүүхдтэйгээ ярилцах үед хүүхдүүд маань тухтай ярилцаж чадахгүй мөн ээж аавтайгаа ойлголцох гэхээр ойлголцохгүй, юу хүсэж байгаагаа бас илэрхийлж чадахгүй тохиолдлууд бидэнд тулгардаг. Энэ нь хүүхэд маань ээж ааваасаа яг сэтгэлийн хаалга хаацсан байгаа хэлбэр байдаг. Энэ хаалгыг нээгээд өгөхөөр ээж аавтайгаа маш гоё харилцаж, ээж аваасаа уучлалт гуйж мөн ээж аавтайгаа буруу харилцаа үүсгэж ийснаа хүртэл гэмшиж ойлгож ухаардаг. Ингэснээр гэр бүлийн халуун дотн уур амьсгал бүрдэж хүүхэд маань ч гэсэн ээж аавтайгаа ойлголцож, хүндлэгдэж, хүлээмжшүүрдэх хэрэгцээнүүд нь хангасан учраас гэр бүлийн таатай уур амьсгал бүрддэг. Та өсвөр насны хүүхдээсээ ирээдүйд амьдралаа хэрхэн төсөөлж байна вэ? Асуугаад үзээрэй. Энэ асуултанд таны хүүхэд төсөөллөө үнэхээр одоо яг өөрийнхөө мэдрэмжээрээ тайлбарлаж чадчихвал та хамгийн сайн ээж аав байх нэ. Магадгүй мэдэхгүй байна. Надад энэ ойлгомжгүй байна гэдэг юм уу те. Альсвал би хариулмааргүй байна гэж татгалзаж байгаа бол та яалтчгүй хүүхдийнхаа төсөөлөл тэр хүсэл мөрөөдөх тэр чадварыг нь хөгжүүлэх шаардлагатай байна. Мэдээж мэдлэгийг хүнд зааж болдог, харин мэдрэмжийг зааж болдоггүй гэдэг үгний би эсрэг байдаг гэсэн үг. Яагтвэл миний сургалтанд сууж байгаа маш олон хүүхдүүд мэдрэмжээ хөгжүүлээд сургалтаас гардаг. Тэгэхээр та хэрвээ хүүхдийн мэдрэмжийг нь хөгжүүлдэг, яг хүүхдэд юу тулгамдаад байгаа асуудлыг нь олж илрүүлж онцлоод мэдрэмжийг нь хөгжүүлээ цаашаа амьдрах тэр гоё итгэл найдварыг нь бий болгохыг хүсэж байгаа бол тэгвэл мандалагаар засах арга мөн арт терапи үлгэрийн сэтгэл заслын аргуудыг сурахыг хүсжээвэл хүүхдийн мэрэгжлийн сургагч багш бэлтгэх сургалт эхэлсэн байна.